сонин үзэгчдээ Psycho Secret буюу сэтгэл зүйн нууцуд подкастын маань ээлжид нэгэн дугаар эхэлж байна. За нэлээд урт удаан хугацаанд завсарлага авсны эцэст манай зураг цаашдаа тогтмол явах болно. За энэ удаад бидний ярилцах сэдэв бол далд ухамсарын талаар төлхөө ярилцъя гэж бодлоо. За яагаад далд ухамсарыг би ярилцъя гэж бодсон гэхээр одоо яг энэ үед далд ухамсар гэдэг сэдвээр ярьдаг хүмүүс нэг үе ботход олон болцсон байна. Тэгтээ бас ингээд сайн хажуугаар сар гэж далд ухамсарыг нэг тийм ид шидлэгч юм шиг асар одоо өндөр дээд зүүлч юм шиг нэг тийм ер бусын юм шиг эсвэл хариг яргийн юм шиг одоо ер нь бол их тийм өөр төвшөнд аваачиж тавьдаг хүмүүс бас мэрсэр байна л да. Тэгээд энэ янз янзаар л хүмүүс далд ухамсарыг ярьж байна. Тэр далд ухамсар гэж яг юу юм бэ? Энэ далд ухамсар чинь тийм одоо хүний одоо өөрийнх нь төвшнөөс тийм өндөр дээд зүйл юм уу? Зүйл одоо тэрнийг одоо ингээд шүтээд явах юм уу те? Тийм шүтэнлэг тийм зүйл юм уу? Эсвэл тийм ид шидлэг юр бусын нууц зүйл юм уу? Энэ талаар ярилцъя гэж бодлоо. Нэг үе одоо хоёулаа чинь бас нөгөө психосоматик маань өөрөө далд ухамсартай холбогддог учраас далд ухамсар гэж яг юу юм бэ? Одоо энгийнээр үзэгчдэд ойлгуулъя гэх юм бол. За сайн байцгаана уу? Өнөөдөр урьж оруулсанд баярлалаа. За далд ухамсар гэд хүн болгон ярьж байгаа. Хүмүүс айгүй их сонирхдаг болсон байлээ. За ер нь бол сургалтанд ирж байгаа хүмүүс болон надтай уулзж байгаа хүмүүсийг бас давхар ажиглахад далд ухамсар гэхээр нэг эд шидийн мэтэр бас төсөөлөлтөө байхгүй зүйл хоосон зүйл яриад байгаа юм шиг тийм төсөөлөлтөд орж ирдэг. За бас ингээд гадаа ингээд бусад хүмүүсийг ч гэсэн ерөнхийдөө анзаараа сууж байхад бас нэг шүтлэг маягийн одоо ингээд шашинтай бас ингээд холбдог тохиолдлууд байд юм билээ. За ерөнхийдөө далд ухамсар гэдэг маань те хүний оюун ухааны 96% гэж ойлгох хэрэгтэй. Бидний өнөөдөр бодож анализ хийж дүгнэж төлөвлөж байгаа ухамсар маань ерөнхийдөө ил ухамсар. За тэгэхээр ил ухамсар гэдэг маань ухамсар тухайн ухамсартаагаар бид нар шийдвэрээ гаргаж бодож дүгнэж байгаа. За далд ухамсар гэдэг маань юу вэ гэхээр ерөнхийдөө 96% буюу ухамсаргүйгээр бид нар үйлдэлүүдээ хийдэг. За ухамсаргүйгээр автоматчлагдсан байдаг. 96% маань ерөнхийдөө оюун ухааны далд нь ухамсаргүйгээр үйлдэлүүдийг бид нар хийдэг. За илүү их өндөр зүйл нь далд ухамсартай захирагддаг гэсэн үг. 96% далд ухамсартай. Ер нь бол далд ухамсартай захирагддаг. За ийм байдаг шүү дээ. Ер нь өштэй та нар нэг юм ойлгоход далд ухамсар гэдэг маань энэ тархины холбоосууд тэ за энэ бүх мэдрэлийн системийн хоорондын мэдээлэл солилцож байгаа холбоосууд тэрэнд байгаа мэдээллүүдийн нийт одоо дүгнэлт болон тэрний хариу үйлдэлүүдийг ерөнхийдөө нь далд ухамсар гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр далд ухамсарыг ингээд аюу ингээд шидийн мэтэр төсөөлөд идэг. Гэхдээ энэ бол ерөөсөө ид шидийн юм огт байхгүй. За далд ухамсард ер нь бол юу ямар мэдээлэл вэ? Тэр бол миний хувь заяа болж өрнөдөг нь үнэн. За ихэвчлэн сөрөг мэдээлэл далд ухамсарт их байвал хүний амьдрал дээр дандаа болж бүтэхгүй зүйл байх нь энэ бол тодорхой. Яагаад гэвэл сөрөг мэдээлэл аюу их вэ гэдэг чинь эргээд миний тархинд байгаа мэдээлэл миний зан төлөв болж байгаа. За энэ зан төлөв маань миний үйлдэл болж байгаа. Тэгээ эргээд миний үйлдэл, миний хувь заяа, миний амьдрал байхгүй юу? Миний амьдралыг би бүтээгээд байна тэр үгээрээ. Тэгэхээр далд ухамсараа удирдах, амьдралаа өөрчлөх үе, далд ухамсар бол чадахгүй зүйл байхгүй гэдэг нь үнэн баггүй. Гэхдээ нэг талаасаа ид шид биш энэ бол. Тэгэхээр сөрөг мэдээллүүдийг дандаа эерэг болгож би суулгаж авбал дандаа би миний үйлдэлүүд, миний бодол эерэг нэгт. Миний аман яриа бас эерэг. За миний сэтгэл хөдлөл бас эерэг.
Тэгээд эерэг хүн чинь эерэг үйлдэл сайн сайхныг л хийдэг. Эргээд миний үйлдэл өөрөө миний надад ашигтай бусдад ашигтай үйлдэлүүдийг хийхээр миний амьдрал сайн сайхнаар л өрнөдөг. Тэгэхээр хүмүүс нөгөө даалт хумсарт байгаа мэдээллүүд сөрөг хүмүүс чинь одоо даалт хумсраа судлаад тэгж байгаа байхгүй юу? Энийг өөрчлөхөөр сайн сайхан болно, ич болно гэж ингэж хүлээлттэй байгаад идэг. Гэхдээ даалт хумсар бас өөрийнхөө тэр хурааж авсан мэдээллүүдийг амархан бас өөрчлөөд байдаггүй. Хүний итгэл үнэмшлийг амархан өөрчлөх боломжгүй шүү дээ. Тийм шүү дээ. Хүний бодлыг амархан өөрчлөх боломжгүй. Тэгэхээр энэ зүйлийг өөрчлөх арга техникүүд болохоор яг шинжлэх ухааны үндэстэйгээр даалт хумсартайгаа зөв харьцаж ажиллахгүй л бол одоо нөгөө эд шидийн мэдээр төсөөлөл өгж байгаа. Тэгээд эд шидийн мэдээр сургалтуудыг магадгүй явуулж байгаа хүмүүс маань даалт хумсрын гүндэн байгаа сөрөг мэдээллүүдийг магадгүй нээчих магадгүй байхгүй юу. Өнөөдөр тэр сөрөг нэг мэдээллийг зан үйл болгож, зан төлөв болгож ашиглаагүй нууцсан байгаа нэг шарах ч юм уу те. Тэр зүйл нь магадгүй буруу зөрөө даалт хумсартай хамаагүй холбогдож те хамаагүй энэ тэнд очиж даалт хумсрыг маш сайн нэг мэддэггүй хүмүүсээрээ өдөрдүүлснараа эргээд тухайн хүний ааш авир зан амар болох магадaltaй. Тэгээ эргээд тэр хүн юун тэр гайхамшигыг мэдэрч амьдрахтаа мантай баахан даалт хумсрын гүндэн нуугдсан сэтгэлийн тэр шархнууд нь сэдрээд улам хэцүү одоо байдалд орох ч магадaltaй. Унтаа байсан шархыг сэдэрхээрээ ил гарч ирнэ гэсэн. Ил гарч. Тэр нөгөө зан төлөөр илрээд байгаа шүү дээ. Тэр нь ингээд угаасаа ингээд илэрчгээр эн чинь ингээд бохимдолтой уурладаг тэр мэдрэмжүүд нь ингээд сэдрээд ирэхээр хүн тэрийг дараад угаасаа чаддаггүй. Тэ эргээд ингээл амьдрал дээр хэрүүл маргаан өсөх ч юм уу зүй ядах ч юм уу хүндээ гараад хүндээ муудалцал тийм муудалцах ч юм уу ийм байдлууд үүсдэг. Тэгэхээр миний бодлоор энэ даалт хумсар гэж ярьж байгаа хүмүүсийн сургалт гэвэл тухайн хүний яг одоо шинжлэх ухааны үндэстэй ярьж байгаа хүмүүстээрээ л илүү би очосоо гэж бас зөвлөх санал болгох юм бодол байна. Яагаад гэвэл зарим би одоо ингээд өөрийн ингээд ойр төрний хүмүүсээс бас нэг хүн байгаа байхгүй нэг даалт хумсрыг аюу яриад идэг. Тэгээд багш нь юу гэсэн чинь бөө мөргөлтөө ч юм уу одоо дээд тэнгэр хөх тэнгэр гэж юм яриад идэм билээ. Тэгэхээр одоо би тэрийг хизээж үүсгэхгүй л дээ. Энэ бол тухайн хүний шүтлэг байж болно. Гэхдээ тэр хүн даалт хумсраа ингээд ич шид метр ашиглаад бүх одоо ертөнцид ингээд нөлөөлөх метр толгойтой төсөлж гисэн байна. Тэгэхээр энэ бол маш буруу гэж би боддог. Яагаад гэвэл тухайн хүн мэдээж амьдрал дээр нь ямарваа нэгэн ажил болон ажил үйлсэн бүтэхгүй хэрүүл маргаан тий гэр бүлийн асуудлаасаа болж мэдээж сэтгэл зүйн асуудал өвчин эмгэгүүдээсээ болоод тийм хүмүүс дээрээ ингээ очих гээд идэг байхгүй юу манай одоо ингээ хүмүүс маань тий тэгэхээр тэр хүн дээр очиод нэг хүнийг ярьж ийн би тий тэгсэн чинь одоо мэдээч ингээд сэтгэл зүйн байдал нь үнэхээр уналтанд орчихсон ажил үйлсэн зогсон байдалтай одоо яахаа мэдэхгүй хүмүүс чинь одоо тийм юм ингээ орох гээд иддэг одоо тий одоо тэр багшигаа шүтэх гээд идэм үү одоо ингээ багшигаа баг бурхан мэтэр дахин шүтэх гээд идэм байна. Тэгээд багшийнх нь одоо юу ярьдсан бэ гэж бодоход ингээд ерөөсөө эд шидийн юмнууд ярьдаг сүнсэн би. За тэр сүнс чинь тэдэн үеийн чи одоо тэр баатрын сүнс юм байна. Чиний даалт хумсар тэгж хэлж гин. За чи тэр баатар тэр хадны тэдэн үеийн сүнс юм байна. Энэ бол яг үнэндээ худлаа байхгүй юу? За ингээд яагаад би худлаа гэж хэлж байгаа вэ гэхээр энийг хүмүүс бодох ёстой шинжлэх ухааны үүднээс бид нар даалт хумсартайгаа холбогдохдоо бидний өмнөх мэдээллүүд байдаг нь үнэн. За энэ мэдээллүүд хаанаас ирдэг вэ гэхээр өмнөх сүнснээсээ ирдгүү маа энийг одоо ингээд тэр бөө мөргөлтөө хүмүүс андуурдаг. Мэдээж тэд нар ч гэсэн ингээд холбогдоод ингээд мэдээлэл авч байгаа бах. Гэхдээ энэ биш те хүний генээр дамжиж ирсэн өвөг дээдсийн генээр дамжиж ирсэн мэдээллүүд байна.
Тэгэхээр чи өвөөгөөс ааваас эсвэл тэ хинээс байж болно. Ээжээс эмээгээс ч юм уу те ингэж ирсэн мэдээлэл зан төлөвүүд мэдээж байдаг. За энэ нэг зүйлийг манайхан би өмнөх төрөл дээр тийм байсан гэсэн хатан байсан байна. Тийм болохоор би ерөөсөө ингэж амьдрах ёстой юм байна гэт. Тэр хатан айгүй муу хатан байсан болохоор тэрнийхээ үеийн үрийг би төлж байгаа юм байна. Тийм болохоор би ингэж зовоод байгаа. Ингэж зовоод байгаа юм би ингэж хэлж байгаа. Энэ бол одоо ямар ч үндэслэлгүй өмнөх одоо сүнс дараа төрөл гэж ингээ хүмүүс айгүй их ярьдаг боловч сүнснээр тэгэж мэдээлэл хадгалагдана гэдгийг хинч мэдхгүй ер нь бол боломжгүй. За тэгэхээр өмнөх хүмүүсийн ингээд яриад байгаа зүйлүүд нь өвөг дэдсээс ирсэн, генерээ ирсэн зан төлөвүүд байгаа. Генер дамждаг. За төрснөөсөө хойш бид нар гаднах ертөнцид байгаа мэдээллүүдийг хүүхэд байгаа үед шууд тусгаж аваад бас кодлоод зан төлөвүүд ингээд бий болж эхэлдэг. За жишээлбэл юм бол хин нэгэн тэр 4 настай үед нь доромжлох юм уу зодох үедээ энэ сөрөг байдлаас нь зан төлөв болгож сүрийн суулгахтаа тэ би ойлгогддгүй, намайг ойлгохдгүй юм байна. Тэ ингэж зоддtiin байна гэдэг энэ ойлголтыг далд тухамсартаа суулгавал тэр хүний зан төлөв болохоор өөрийгөө ойлгуулж чаддаггүй хоолой хүрдэн хаалтж эхэлдэг. Тэ өөрийг нь ойлгуулах гэхээр зодуулдаг гэдэг ийм код ингээд тархинд бичигддэг учраас иймэрхүү хаалттай нээлттэй биш хүмүүсийн зан төлөв ингээд хүүхэд ахуйнаас ингээд сууж эхэлдэг. Энэ болгон чинь мэдээлэл чинь ер нь бол далд тухамсартаа ингээд хадгалагддаг байхгүй юу. Тэгэхээр тэгээд одоо ингээд миний нөгөө анзаарснаар тэр одоо бөө мөргөл ч юм уу те тэр одоо шашинлаг хүмүүс маань өмнөх чи сүнс чинь тэгж байгаа баатар байсан болохоор чи ингэж одоо маш олон хүний цусыг ингэж хамаа намаагүй ингэж цавчижсэн болохоор өнөөдөр чи ингэж тэрнийхээ үеийн үрийг төлж ингэж зовж амьдарч байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол нэг засрашгүй яг энэ хувь тавилангаараа зовоол энэ ертөнц ингэ дуусах юм шиг л тухайн хүнд ойлголт өгж байна. Энэ бол маш буруу. Яагаад гэвэл тэр хүн өөрийнхөө сэтгэл зүйн одоо зан төлөвүүд нь хаана хизээ яаж суусан тэр болгон дээр наривчлан ингээ техникүүдийн аргаар ажиллаад тэг цавчаад идэг уур бухимдалтай амар тийм хүн тэр тийм хүнийг тэгж дүгнэж өгöd байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүнийг яах ёстой вэ гэхээр зөв талаас нь тэр болгоныг тэр одоо засаж өгөх ёстой. Засан гэхээр чи манайхан ингээ бодоод идэг нэг бөө мөр алга уруулах юм байл ингээл засаал байдаг. Гаднаас нэг юм орж ирээл засах юм шиг эд чид орж ирээл миний тархитлахад байгаа мэдээллүүдийг солих юм шиг л ингээл өөрчлөгч юм шиг нөгөө кинонд нэг бабити бум гэл нэг хүүхэлтэй байдсан шүү дээ. Ингээ засчдаг. Тэрэн шиг юм ингээл хүсээд идэг. Энэ бол боломжгүй. За тэгээд 1000 одоо бөө мөргөл одоо тэр лам дээр очлоо ч гэсэн тухайн хүн өөрөө шууд тэр хүний тархин доторх бүх үзэл бодол сэтгэл үнэмшлийг өөрчлөөл сөрөг бодолтой үнийг эерэг болгоно одоо ингээд маргааш нь шууд тэр хүн ч үст гайхамшиг болоод тэхгүй байхгүй юу. Энийг чинь нарийн тухайн хүн өөрөө бас хичээл зүтгэлээр өөрийнхөө дотоод руу өнгийж ямар үед буруу бодож юу суулгаж авсан. Тэрийг буруучлан ажилдаг байгаа. Одоо ингээд team сэтгэл зүйн team техникүүдийн аргаар тэгэхээр бас далд тухамсрыг ингээд шид метр далд тухамсрыг өөрийг чинь орж ирэл засах юм шиг ингээл тэр хүмүүсийн бас нэг далд тухамсрыг хитрхи яриад байгаа хүмүүсийг ингээ бодоход ямар ч техник байдгүй юм шиг санагдсан. Шүтлгийн хэлбэр рүү оруулах. Шүтлгийн хэлбэр рүү хөөргöd байгаа байхгүй. Тухайн хүнийг за ингээд зарим ингээд ламлаа ингээд асаагаа тойроод ингээд суугаал нүдэн анаал ингээд сууд юм билэ. Тэгээ суугаал энэ яг яах гээд байгаа нь ингээд ойлгомжгүй нэг хүүхэд насны нэг хідэн шарах нь орж ирд юм байлээ. Би яг нэг өөрийнхөө үйлчлүүлэгчдийн л практикийг ирж штэ.
Тэгээ ерөөс өөрчлөгдсөн юм байхгүй, харин эсэргээрээ хүүхд насны баахан нөгөө шархан сэдрээд аав ээжтэй гомдоод бүр ингээл сэтгэл зүйн байдал Улмал зүү болоод улмал сөрөг талаа орж харцсан. Тэгээ намайг ерөөс ингээ хайрлаагүй тгийгүү гэл ингээл яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг болохоор шүтэж тэгэх шаардлагагүй тухайн хүн өөрийнхөө даалт ухамсар гэдэг чинь ерөөсөө таны тархины мэдрэлийн системийн холбоосуудын миний дотор байдаг мэдээллүүд ойрхон байдаг зүйл мэдээлэлээр суурилсан таны зан төлөвүүд ерөнхийдөө таны өөрөө таны тэрнээс гарч байгаа ерөөсөө таны байгаа байдал гэсэн үг. За өмнөх одоо бидний эхний подкастуудыг үзсэн болвол за би тэр үед бол одоо энэ психосоматикийг сонирхоод өөртөө чи ярилцлага хийж эхэлжсэн. Яг одоо энэ даалт ухамсартай холбогдож, даалт ухамсартайгаа холбогдоод өөрийнхөө дотоод одоо алдаатай байгаа зүйлүүдээ ингээд засаж өөрийгөө эмчлэн гэдэг талаарх зүйлийг одоо өөр дээрээ туршиж үзээгүй байсан учраас бидний эхний ярилцлагууд бол нэг нь психосоматикчийн байр суураас одоо миний байр суурь бол тэрийг мэдэхгүй учраас одоо тийм жоохон мэдэхгүй хүний байр сууриас ярилцлагууд маань бол явагдчихсан. За энэ хугацаанд ер нь бол би өөрөө психосоматикийг бас сонирхоод Жайна багшийн одоо ярьж байгаа энэ даалт ухамсарт гэдэг зүйлтэй яаж холбогдтыг бас мэдэхгүй байсан. Яг анх өмнөдөө энэнийг нэг холбогдоод үзээд ингээд ажиллаж сурна гэдэг надад нэг тийм их хол зүйл юм шиг байсан. Тэгтээ таны заасан аргачлалаар холбогдоод арга техникээр ингээд сураад өөр дээрээ тэр үр дүнгийг мэдрэх надад бас их гайхалтай байсан байхгүй. Тийм учраас одоогийн цаашдаа хийх ярилцлагууд маань болохоор би өөрөө энэ үр дүнгийг яад энэ арга техникийг мэдрээд үзсэн хүний байр сууриас бас яг над шиг мэдхгүй байгаа хүмүүс зориулж одоо мэдээлэл олгох үүднээс бидний ярилцлага цаашдаа өрнөх болно. Тэгэхээр даалт ухамсар гэдэг бол манай Жайна багшийн хэлснээр нэх их тийм хол тэнгэрийн зүйл мэтэр тэрнийг эсвэл бүр нэг амар шүтлэгийн хэмжээнд авчиад байх зүйл биш гэдгийг ойлгосон баг. За энгийнээр ер нь тайлбарлахад бол нэг онгоцны хар хайрцаг бичигдээл байж идэг гэсэн үг байгаа байхгүй бидний тархин дотор. Тэр энэ хар хайрцагт одоо бид нар хэр их сөрөг мэдээлэл бичигдсэн байна. Тэр маань бидний зан төлөв гэдэг маань болохоор одоо нөгөө гаргаж байгаа одоо бидний гаргаж байгаа ааш араншин шиг байгаа юмд хандах хандлага тий одоо уурлаад байна уу гомдоод байна уу яадгийн тий уцаартай байна уу хүмүүстэй харьцахтай дарамтлж харьцаад байна уу эсвэл хит хүнд тааруулах гэдэг өөрийгөө ингээ бариад байна уу гэдэг маань энэ ерөөсөө нөгөө зан төлөв буюу дотоод хар хайрцагт маань юу бичигдсэн байна тэргүүрээ ячаад байгаа. За тэгэхээр миний ойлгосноор бол би одоо яг энэ сургалтанд суугаад даалт ухамсартайгаа холбогдож өөр дээрээ үр дүнг авч үзснээс хойш одоо надад бол мэдрэгдсэн зүйл гэх юм бол даалт ухамсар гэдэг бас өөрөө бас юм агуу зүйл юм байна. Тэ? Бас нэг бодлын энийг засчхад бүхэл бүтэн миний амьдрал дээр өөрчлөлт гарч байгаа байхгүй тий. Тэгэхээр энийг одоо бүр шүтлэгийн хэмжээнд бол авч очиод байх шаардлагагүй ч гэсэн тэгтээ энэ бол бидний одоо амьдрал би өөрийн бие дээрээ гэр бүл орчин тойрон нийгэм дээр гаргаж өөрчлөлт гаргаж чадхаар бас нэг талаараа энгийн юм шиг ирнэ нэг талаараа бас айгуу тийм Европсын зүйл юм шиг надад бол санагдсан. Яагаад гэхээр одоо бид нэр өмнөх ярилцлагууд төр зөндөл яригдлаа штэ ингээд нөгөө эдгэшгүй өвчнүүд байна штэ. Эдгэрдэг гэд. Тэ? Эмнэлэг бол одоо нэг хүнийг танд одоо эмчилгээ байхгүй. Танд одоо нас үлдээгүй гэсэн хэрнээ психосоматикаар эдгэрэл түрээд явж байгаа амар олон хүмүүс байна. Миний өөрийн ээж бас яг ийм оншиг аваад энэ эдгэрлийн одоо эмчилгээнд яваад манай ээж бас ингээд өөр дээр гайхалтай үр дүн гаргасан болохоор би энэ одоо даалт ухамсарлаж ээж яагаад тий хүмүүс бас сонирхох байх. За манай ээж чинь болохоор чинь нөгөө юу штэ арсны хор тавдрын 4-р үе шат буюу одоо Монгол тэр болгон байдгүй өвчин баг эмчилгээний гайдлайн байхгүй эмчилгээ байхгүй. За нэг 2 удаагийн хагалгаанд ороод хавдрыг авсан боловч яг тэр авсан сүрэн дээр дахиад хавдрууд нь үсэрхийлээд ургаад эхэлсэн.
За тэгээд өвдөлт бол маш их амар байсан учраас хавдрын өвчтөй хүмүүст бол одоо өвчин намдагч хамгийн хүчтэй тариануудыг хэрэгэлдэг. За тэгээ ер нь бол эмчлэх хэмчилгээ бол байхгүй. Энэ хүний зөвөрийг нь л багасгана. Аль болох зөвгүүрийг нь хөнгөвчлөх ийм л эмчилгээ байгаа гэж эмнэлгийн зүгээс бол өгсөн. За тэгээд ээжийн маань би нэлээд муудсан. Тэгээд манай ээж өнгөрсөн хавраас эхлээд за зуны ихэнх сараас эхлээд психосоматикт орсон. Эдгэрлийн эмчилгээ хийж эхэлсэн. За эдгэрлийн эмчилгээнд орохоос өмнө бас би багшаасаа терапи авч үзсэн байгаа тий. Багш маань одоо хэлэхдээ хүн хүнд нөлөөлөх хүнийг одоо бүрэн өөрчилж засна гэж бол байхгүй. Тэгтээ чи ээжтэй 25% нөлөөлөл үзүүлж болно гэсэн би тэгээд тэр 25% нөлөөллийг бол бага юм байна гэж би бодоод терапинд орсон боловч тэр 25% нөлөөлөл бол миний хувьд бол үр дүн ороод гарсны дараа 25% бол айгүй өндөр хувьтайсэн. Тэгээд ээж маань психосоматикт ороод эдгэрлийн эмчилгээнд явж эхэлснээс хойш бид нэр хавар манай ээжийг өвөл компьютер томографт үзэхэд 10 см хэмжээтэй хавдар байсан. Сая үзэхэд 2.5 см болж багассан байгаа юм. Тэгээ ер нь бол энэ психосоматикийн эмчилгээ чинь өөрөө бас их гоё төгс эмчилгээ юм байна гэж би хараад байгаа юм. Ээжт нь сайн сайхныг хүсье. Баярлалаа. Гайхалтай. Энэ хавдрын эмчилгээг өдөрдгөр үе шат гэдэг чинь бас амаргүй байхгүй. Гэр бүлэрээ хямардаг тийм. Тэгэхээр энэ зүйлийг ингээд гайхалтай хүмүүс чинь ингээд альва юмд нэгийг итгэх байдал нь бага байдаг шүү дээ. Танаа гэр бүлийн хувьд ингээд айгүй гоё эергээрээ хүлээж аваад итгээд тэгээд яг тэр одоо өгөгдсөн заавруудыг биелүүлээд ийм гоё эерэг байдал дээр явхад хавдар нь ингээд эдгэрч ингээд чинь үнэхээр гайхамшигт. Тэгэхээр ямар ч өвчин одоо эдгэрдэггүй өвчин гэж байдгүй юм байна. Эдгэрдэггүй эдгэрхийг нөгөө хүсэхгүй өвчтөн гэж байдаг. За энийг хүмүүс ингээ сонсохдоо бас ингээ уурн хүрээд идэх хүмүүс байна. Эдгэрхийг хүсэхгүй гэж юу ийдээ гэдэг. Би тэр хүний ухамсар тухайн дээр хүмүүс ингээ бодохдоо таны энэ бодож байгаа бодлын тархич нь эдгэрхийнсэн яагаад би юм өвчнөр өвдчихвэ? Би юу хийсэн бэ? Ямар үеийн үрээр юм болчихвоо гэл ингээд идэг байхгүй юу? Эдгэрхийг хүсэж энэ тэнд дэмжлүүлэх гээл яваад энэ мэдээж те. Гэхдээ даалт ухамсарт нь өвчлөлийг үүсгэж байгаа програмтай байдаг байхгүй юу? Сүрэн байгаа. Тэгэхээр бидний бие махбод өөрийгөө эдгээдэг механизмтай. Даалт ухамсарын төвшөнд тийм одоо бие махбод өөрийгөө эдгэх механизмтай. Энэ механизм байдаг. Хамгийн гол нь бид нар сэтгэл зүйн байдал стресс дүүрэн даалт ухамсарт байгаа код програмууд нь сөрөг байх юм бол сөрөг зүйл миний амьдрал дээр орж ирэх байхгүй юу. За жишээлбэл одоо хүн чинь унаад өвдгөө шалбалчлаа. Гэхдээ энийг ерөөсөө ингээд тос мос юм төрөхгүй байсан ч нэг мэдгэтэл соригжоод эдгэрж байгаа. Би эдгэр гэж хэлээгүй багт нь л эдгэрээд байгаа үстэй өөрөө. Тэгэхээр энэ ямар ч өвчин, ямар ч одоо гэмтлийн үед өөрөө дотроо эдгэрдэг яс хугарвал эсүүд ажиллаж идэг тий. Яс нь хугарвал бороолж бас эдгэрдэг тий. Тэгэхээр ингээд эсүүдийн ингээд хуваагдал эдгэрлийн механизм бүх хүмүүст ингээд дотроо байдаг. Ийм механизм, ийм код байна. За тэгэхээр ер нь бие махбод эргэтэн системүүд ямар үед эдгэрэх тэр механизмаа алдаж эхэлдэг вэ гэхээр хүний сэтгэл санааны байдал өвдсөн. Сэтгэл санаа тогтворгүй хүний тарих мэдрэлийн систем нь амардаггүй. Мэдрэлийн энэ систем тарих бүх эргэтэн системийг удирдах байгаа төв одоо даргана гэх юм уу удирдахч нь баггүй юу? Төв удирдахч нь сэтгэл санаанд нь бас удирдагтаад явдаг. Тэгэхээр сэтгэл санаа маань амар амгалан биш үед тарих маань амардаггүй.
Тархи амархгүй симпатик мэдрэлийн ачааллаасаа болоод гормонууд, бодисын солилцоонууд бүгд ийм ачаалалтай хямарсан байдаг үед эргэтэн систем маань өөрөө эдгэрэх тэр механизмыг алдаж эхэлдэг. Тэнгууд өвчнүүд чинь архагшиж бүр хавдар болж хавдрын эцэс болж ингэж явдаг. Тэгэхээр сөрөг сэтгэл хөдлөл болон энэ сэтгэлийн амар амгалан байдал байхгүй байдал нь юу вэ гэхээр даалт ухамсарт суулгасан хүүхэд наснаасаа эхлээд суулгасан бидний зан төлөвүүд байхгүй юу? Сөрөг хандлах. Энэ байдлууд. Тэгэхээр ер нь бол чи даалт ухамсараа удирдах юм бол чи эдгээр нэг чид болно, баяжна, бүр тэрбумтэн болно гэж яриад байгаа тий. Энэ бол үнэн. Энийг гэхдээ хүмүүс ингээд энийг зөв өнцгөөс нь суулгаж авах хэрэгтэй. Би өөрийн тархинд бичигдсэн сөрөг хандлагуудыг засах ёстой юм байна гэж бододгүй заяа. Тэгээд даалт ухамсар гээл тэгэнгүүт ингээд ид шид. Тэг нэг ингээд бурхан ч юм уу тэгж бүр төсөөлөөд тэгэл явцдаг. Үгүй. Та даалт ухамсарыг шүтэх хэрэггүй. Хүмүүс ингэ шүтэх гээд идэг байхгүй юу? Үгүй. Даалт ухамсар бол таны ажил амьдралыг хөнгөлөх зорилгоор танд өгөгдсөн таны одоо нэг хэсэг байхгүй юу? Тийм. Сая энэ дээр нэг ярихад Солонгост нэг коронавигийн үеэр корона ингээл тарсан штэ. ковидын үеэр корона тарахад хүчтэй нөлөөлөл нь юу байсан гэхээр нөгөө шин чанжи гээл нэг сүмийн талаар бид нэр мэдэж авдаг боллоо. За шин чанжийн нөгөө христийн нөгөө буруу урсгал гэх юм уу? Хит буруу урсгал нэг хүн одоо сүмийн пастор хүн өөрийгөө шүтүүлэх үзэгдэл гэсэн үг л дээ. Тэгээд ийм шин чанжи гэдэг золбоо ТV дээр ярьсан. Тийм шин чанжи гэдэг урсгал байд юм байна гэхэд ингээл хүмүүс яагаад одоо ингээд энэ тэг зүгээр нэг пастор хүнийг яагаад христийн дайн давичээд ингээд тэрнийг бараг шүтчихэд байгаа юм бэ? Яаж ийм мухар сүсэг байж чаддсан болоо гэж би бодсон чинь Монголд бас одоо ингээд хараад тахад байд юм байна. Манайхан ч өөрсдөө ингээд нэг хүндээ ингээд итгэл үнэмшлээ ингээд өгчөөрөө тэр хүнийгээ бурхны дайн давичаад шүтчих гээд байдаг нэг хандлага байд юм байна. Тий, одоо энэ юу вэ гэхээр хүмүүс чинь штэ өөрийнхөө нөгөө амьдралын хариуцлагыг хин нэгэнд ингээд даатгах чаа. Тэгэл өөрөө юу ч хийхгүй байж ахт нь л тэр нь ингээд ивэж хамгаалаад шиг л энэ одоо ингэж та нарыг өнөөдөр ингэж хүлээж байгаа болтой бойл гэж хэлмээр байна. Энэ өстө байж боломгүй. Таны амьдралын хариуцлага таны өөрөө тархин доторх сөрөг хандлага сөрөг зүйлээ л та өөрчил. Энийг өөрчлөх техник өнөөдөр байна. Тэрийг л сурчих. Энэ арга барил нэг ид чидийн бүр амар та нар ингээ мөнгөө энэ тэнд ингээ зараал хайрын мөнгө төгрөг тэрэнд өгж байгаа тий. Тэргийг шаардлагагүй. Зүгээр л одоо яг мэддэг хүн дээр нэрэл заалгачих л та. Би заагаад өгье тэрийг. Талт хумсалд байгаа сөрөг зүйлүүд яаж өөрчлөх юм те. Хүмүүс одоо тэр одоо шүтүүлж байгаа хүмүүс яагаад ингэж тоглолт хийж байгаа вэ гэхээр хүн өөрөө төрмөл ийм мэдрэмжтэй байдаг. Төрмөл ийм шүтдэг те. Одоо тийм итгэл үнэмшил нь төрмөл одоо оршихуй ертөнцийг бүтээсэн нэг хүч байд юм да гэдэг зүүн сүрэнгийн мэдрэмж хүн болгон дээр байдаг. Тэгэхээр энийг хүмүүс яг үнэндээ нэг өвдөд ирэхээрээ бурхан тэнгэр минь гэл ингээ гандан орж ингээд идэв штэ. Энэ бол энэ зүүн сүрэн нурууга хөтлөгддөг байхгүй энэ мэдрэмжэн дээр. Тэгэхээр яг энэ мэдрэмжийг барьж аваад тухайн хүний амьдралын зовлон дээр нь тоглолт хийж мөнгө олж байгаа байхгүй юу? Дундын этгээдүүд байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэгэх шаардлагагүй манайхан. Би яг үндэ ингэ боддог. Зүгээр л тэр итгэл үнэмшил мэдрэмж байдаг бол энэ оршихуйн тийм гайхамшиг бол байгаа нүн. Тэрэндээ л итгээл өөрөө үйлдэл хийж тий өөрийн амьдралын хариуцлагыг өөрөө авах хэрэгтэй байхгүй юу? Тий. Хин нэгэнд очиж хамаг мөнгө өгч хэдэн саяар амьдралаа даатгаад байх хэрэггүй. Тэгээ би бүр ийм хүнийг бас сонсч ийсэн. Бүр Оросын гайхалтай бас одоо тэр бөө шиг хүн юм шиг байгаа юм. Тэгээд ингэж хэлж ийсэн гэж байгаа байхгүй. Чи аутизмтай хүүхэд чинь эдгэрхийг чи хүсчихвэл миний өмнө 30 сая төгрөгийг авчираад
Шууд нүдэн дээр мань шүдэнс тавиад шатаа гэж хэлсэн юм гэлээ. 30 сая төгрөг шатаагаад аутизмд нөлөөлөх үү? Тэгээд тэр хүн шатаасан юм гэлээ. 30 сая төгрөгийг аваачаад тэр Оросын эмэгтэй хүн мундаг гэж мэдээж амд амжинд сонсоол тэгээд аргаа ядсан ажилчтай очиж тэр 30 сая төгрөгийг шатааж исэн гэлээ. Тэгээ үр дүн байхгүй. Тэгэхээр ч одоо энэ чинь юу байхгүй юу? Энийг ёсондоо би ийм зарлага ийм зүйлийг би гаргачлаа. Тэгэхээр надад эргээд ирэх ёстой. Хариу итгэл үнэмшил дээр тоглолт байсан. Тэ? Гэхдээ эн чинь бүр хайрын 30 сая төгрөг шүү дээ. Тэгжсэнээс өөрт нь ямар хандлах, юу байгаа, юунаасаа болоод миний хүүхэд өвдөд байгаа энэ болгон чинь талд хумсраас мэддэж болно. Бүх мэдээлэл байгаа. Энийг манайхын эд шид метр ингэ боддгоо. Эд шид бишээ. Та ааваасаа ямар траума авсан, ээжээсээ ямар траума авсан. За аав ээжийн генээр юу авсан, ямар өвчин нэг ген ирсэн, юунаасаа болсон, ямар айдас, ямар одоо цочирдум зүйл би тархиндаа кодолж аваад өөрийгөө хамгаалаад байгаа юм бэ. Энэ болгоныг одоо ингээд зүгээр л маш энгийн техникийн аргаар мэдэх боломжтой. Энэн дээрээ биш үү? Тийшээж очиж одоо хайрын санхүү эдийн засгаараа хохироод ийшээж очиж хохироол ингээл өвдсөн хүмүүс бол одоо юу ч хийхээс буцахгүй шүү дээ. Энэ дээр одоо ингээд өөр дөрөө гарсан үр дүнгаа нэгэд одоо би ингээд хуваалцлаа шүү дээ. За өөр дөрөө бол би чи ингээд нөгөө аав ээж хоёр маань зэрэг өвдчихөөр надад ингээд айгу шууд хамгаалдаггүй юм шиг мэдрэмж төрөө. Дээрээс нь одоо ингээд хүний эцэг их гэдэг чи айгу тийм том юм бамбай шиг зүйл байдаг юм билээ л дээ. Тэгээ нөгөө хизээш одоо норж унахгүй ноён уул нурах чинь гэдэг юм шиг ийм мэдрэмж төрөхөөр хүн өөрөө ирэхгүй ингээд нөгөө сэтгэл готрол руу орж эхэлсэн юм билээ. Минийх бол тэгсэн юм шиг яг аав ээж хоёр хоёлаа зэрэг өвдлөө, хүнд өвчтөө гэдгийг сонссны дараагаас эхлээл ингээд дотгошоогоо шууд нураад эхэлсэн юм шиг. Тэгээ би ер нь сэтгэл готролоор одоо нуугдмал хэмжээнд гэх юм да гадагшаага ер нь готролтой хүмүүс нэг тэрнийга гадагшаага ил гаргаад идэггүй ер нь бол далд хэлбэртэй айгуусаа өнгөлн далталж ер нь бол нууч чаддаг гадны хүмүүс одоо нэг ах トゥ хамаатан садан ах их ч одоо найз нөхөд үүдэн тэр хөтөл миний аав ээж намайг сэтгэл готролтой гэдэг бол мэдж байгаагүй. Тэгтээ би өөрөө готролд орсон хүний чинь тэр нөгөө зан төлөв байдал чинь амьдрал дээр нь амьдралын чанарт нөлөөлөд эхэлж байгаа байхгүй юу? Амьдралын чанарт ийсэл нөлөөлөд эхлэхээр за ер нь бол би нэг л биш болоод байгаа юм байна гэжсэн. За тэр үедээ таныг олж хараад би тантай ярилцлага хийх санал тавиа. Тэгээ эхний ярилцлууд маань бол би тэр нөгөө далд хумсрын талаар юу ч мэдгүй байх үедээ бид нэр ярилцлууд дараагийнх нь суралцаад эхлээд амтыг аваад мэдрээд эхэлсний дараах ярилцлагууд болсон. Тэгэхээр одоо намайг үзэж байгаа хүмүүс дунд одоо начиг те надаас өөр асуудалтай мөн янз янзын асуудалтай хүмүүс байгаа. Энэ хүмүүст ч гэсэн би бас ингээд өөрийнхөө одоо эдгэрэл төрсэн арга замыг бас л хэлж өгмөр байгаа байхгүй юу? Даалт ухамсартайгаа яаж холбогдоод хүн өөр дээрээ яаж өөрчлөлт гаргаад ямар арга зам техникээр ажиллаад ямар одоо амьдралын чанартай амьдралаа яаж чанарчулж болох юм бэ гэдгийг би хэлж өгмөр санагдаж байна. Тэгэхээр та өөрийнхөө сургалтын талаар манай хүмүүст хэлж өгөө шүү дээ. Надад бол дотоод гэрэл сургалт бол ер нь бол хямдхан санагдсан. Яагаад хямдхан санагдсан бэ гэхээр нэг удаа би өмнө нь сэтгэл зүйчтэй ярилцлага хийж үзчихсэн одоо эмчилгээний ярилцлага гэсэн үг шүү дээ. Терапи эмчилгээ авч үзчихсэн. Нэг удаа 1 цаг 30 минутын дотор миний асуудлыг бүгд шийдэгдэх байхгүй юу? Эмчнэр ч гэсэн өөрөөсөө тэрийг хэлдэг. За чиний нэг асуудал те ямар асуудал байна ярилцъя. Тэгтээ энэ 1 цаг 30 минутын дотор одоо энэ асуудлыг чинь бүрэн шийднэ гэдэг бол боломжгүй. Энэ танаас өөрөөс чинь шалтгаална. Та надтай 10 ч удаа уулзаж болно. Гайгүй байгаад 1 удаа ч уулзаж болно. 20-30 ч уулзаж болно. Энэ таны өөрийн чинь сэтгэл зүйн хэрэг гүнзгий асуудалтайгаас чинь шалтгаална гэдэг байхгүй. Тэгээ 10-20 уулзалт гэхээр чинь тэр чинь ингээд тодорхой тарифт 10-20-оор өржүүлэх юм бол маш их мөнгөнд гарна. Гэтэл таны энэ нөгөө дотоод гэрэл сургалтад суугаад
тэр арга техникийг эзэмшчихээр өөрийнхөө маш олон асуудлыг шийддэг юм байна. Тэгээд тэрнийг эцэс төгсгөлгүй өшөө цаашдаа миний амьдрал дээр юу гарч ирж болох юм те. Тэр болгон дээр тэр техникийг ашиглаад байж болт юм. Ажиглал явчихна те. Тэр техникийг хамгийн гол нь чи толгойн дотор ингээ автоматар суулгаж цээжлээд авцсан байгаа. Тэр чи одоо сууж байгаа л ингээл нүдэ ханиал сууж байгаа л нэг асуудал шийдчихэн. Тэгээ маргааш нэг сэтгэлээр унаал нэг ажил үйлс бүтэхгүй готроод эхлэвэл ингээ суугаал ингээ шийдчихэл яваад өгнө. Тэгэхээр ерөөсөө ийм техник бол өөрөө гэж айгүй ийм хэмжээлшгүй байхгүй юу. Гэхдээ хамгийн гол нь надад биш үү нэг зүйл нь маш хүчтэйгэр байсан. Энд чинь одоо нэг зүйлийг шийдчихээ тэр зүйл чинь дахихдаггүй байхгүй юу? Дахихгүй шүү дээ. Тэрэндээ л учир байгаа. Тэрнээс болохгүй. Бусад одоо нөгөө тайвшруулахын сэтгэл зүй гэж нэг бас зүйл байгаад байгаа шүү дээ. Би ингээд нөгөө сэтгэл зүйчдэр очил урд нь ингээд очих чинь нөгөө хамаг амьдралаар ярьж байгаа шүү дээ, тий. Би ингээд тэр ингэсэн чинь болохгүй байна. Энэ маань тэгээд байна. Энэ маань ингээд байна гэл хамаг амьдралаа цаг 30 минутын дараа туршид ингээл ярьсаар байгаа л тэр чинь ингээд дуусч байгаа. Тийм за яг хүн лим чинь энэ дотор буглаад байсан зүйлээ яриад гаргачихаар яг тухайн үедээ нэг сайхан ингээд болцсон лим шиг байгаа юм л та. Гэтэл дахиад 6 сарын дараа, 3 сарын дараа, хэдэн сарын дараа дахиад нөгөөх зүйл маань давтагтаад байгаа хгүй. Ягаад гэвэл тэр чинь ерөөсөө ярьснараа миний асуудал ерөөсөө шийдэгдээгүй юм л дээ. Яриа шийдэгчдгүйсэн бол бид нар чинь хавирхан бүх хүмүүстэй л ярьж байгаа шүү дээ. Ихтэйгээс ярилцж чинь, найзтайгаас ярилцж чинь, хажуу хөрштөөгөөс ярилцж чинь. Ярилцаад ерөөсөө шийдэгддэггүй юм байлээ. Хүний асуудал гэдэг бол. Энийг дотогшоогоо тийм. Яриа шийдэгдэхгүй. За тухайн үедээ л яриад гаргацсан учраас нэг тэр нэг 30 минут цаг өнөөдөртөө ч юм уу, маргааштай ч юм уу нэг сайхан ингээд юмаа гаргацсан юм шиг байгаад байгаа боловч нөгөө нэг үндсэн сэтгэлийн гүнд байсан үндсэн шарах маань ерөөсөө анайгүй яг тэр хിവэрэ байдаг учраас би бол ярилцлагын сэтгэл зүг гэхээс илүүтэй надад үнэхээр одоо тохирсон арга бол энэ психосоматик. Би энд бол одоо үнэхээр одоо энийг бол үнэхээр үнэлдэг болсон. Тийм учраас хүмүүс маань аливаа асуудлыг өнгөц талаас нь биш яг дотоод үндсэн суурьаар нь эдгэрхийг хүсэж байгаа юм бол психосоматикийг сонирхоод үзээрэй. Тэгээ одоо хэлмээр байна. Асуудал тактгүй гэж байгаа штэ чи тийм. Энэ юу вэ гэхээр одоо бидний даалт хумсурд байгаа сөрөг мэдээллүүд за жишээ болгож ирээ л да нөгөө киног ингээ бичиж байхдаа киноны кадрууд чинь ингээл бичигдэл ингээ тэг лентүүд нь ингээ бичигдлээ те дээр юм кинонд. Тэр шиг чиний даалт хумсрын тэр мэдээллүүд хүүхд ах угаасаа бичигдэл байгаа. Юу бичигдээд байгааг чи мэдэхгүй. Нэг юм бичигдээддэг. Тэгээд тэрийг киногоо яг те дэлгэцсэнээр гаргахтаа тэр кадр л үр дүн байгаад байгаа байхгүй. Тэр л гарна. Тэр л тоглолтоо хийдэг. Киногоо бичээл дараа нь үзэхдээ тэр одоо бичсэн киногоо бичигдснийхэн дагуу л үзэж байгаа. Тэрийн шиг миний тархинд ямар програм байна? Эргээд би дэлгэцснээс тэр амьдралыг л би авах байхгүй юу? Тий. Тэрийн шиг. Тэгэхээр чи одоо миний энэ бидний одоо энэ психосоматикийн энэ техник аргууд нь юу вэ гэхээр тэр бичигдсэн кадрыг шалгана. Ямар алдаатай кадр ямар дэлгэцэн дээр яаж харагдаад байна. Тэгвэл тэр кадруудыг бүр ингээд задлаад ингээд шалгангуудаа тэр доторх буруу кадруудыг засна. Засаад тэр кадрыг янзлчаад дахиад дэлгэцэн дээрээ тавихад нөгөө ойж байгаа кино маань алдаатай хэсгүүд нь засагдчихж байгаа. Тэгвэл тэр чинь нэг л кадр чинь киноны кадр нэг л засагдсан юм шиг дэлгэцнэр тэр л амьдрал гарч байгаа байхгүй. Тэрнтэй төстэй одоо солонгоо чиний тэр дахидгүй юм байна. Энэ нь айгүй гоё юм байна гэж байгаа шүү дээ, тий. Энэ одоо ингээд бусдаас өвөрмөц гэд арахгүй байхгүй юу? Чиний тэр одоо бичигдсэн даалт хомсор дээр байгаа нөгөө компьютерийн дээр одоо хаар юу гэдэг вүлээ. Тэр програмчлагдсан хэсгүүдийн форматлаад бичиж шүү дээ. Тэрийг ингээд өөрчилж байгаа байхгүй юу? Эерэг. Яг алдаатай загваруудыг засаж трансформац гэж миний яриад байгаа тийм шүү дээ. Трансформац хувиргалт тэрнэр хувиргалтуудаа хийгээл за энэ кадр зүгээр болчлоо. Тэгээ буцаад чамайг явуулахад чи амьдрал дээр тэр байгаа кадраар цацаал ингээл гоё явахгүй юу. Тэгээд тэр чинь одоо чиний кадр чинь угаасаа сүрээр нь засагдсан юм чинь чиний амьдрал тэрүүгээр л өрнөн. Тэр кино л гарна.
Ойлгосон уу? Тэгэхээр дахихгүй байхгүй юу? Тийм одоо ингээд хавдрын өвчнөч тэр бусад өвчин одоо эдгэрээд байгаа юм тийм байхгүй юу. Тэр сүрд нь байгаа тэр кадрыг л засаад өгчихөл бие мах бод одоо ингээд тарих амраад сэтгэл амраад ирэхээр тарих маань амраад ирэхээр ер нь бол энэ махан бие чинь эдгэрэх үе шат руугаа ороод өөрийгөө эдгээгээл тэгэл сэтгэл санаа маань амар амгалан бие маань эрүүл саруул тэгснээр ингээд миний тархин дотор гой кадр байгаа болохоор миний кино, миний амьдрал. Тэг киног одоо би өөрийн амьдралыг түүх гэж үзэхэд тэрийгэл цацдаг штэ. Тийм штэ. Тэгэхээр ерөнхийдөө штэ. Хүмүүс ингэ боддог. Энэ нийгэм болохгүй болохоор тэр болохгүй болохоор энэ тэгж байгаа болохоор гэд ингэж идэг байхгүй юу? Яг үнэндээ тэр өөрийнх нь тархин доторх одоо мэдээллүүд тусгал болж байгаа. Тэрнийг буцааж бусдаас олж хараад идэм л шүү дээ. Өөрийнхөө нөгөө болохгүй арга шангаа ойр хавийнхаа хүмүүсээс олж хараад тэрнээ хэцүүдэл яваад идэг юм байна. Тэгэхээр тэр одоо даалт хумсрын төвшөнд програмчлалын засаад програм гэж ингэж хэлгээр бас хүмүүс ойлгохгүй юм билээ. Програм гэхээр юу вэ? Компьютерийн програм. Нэрээ энэ компьютерийн програм шиг програм. Тархич тэр чигтээ програмчлагдсан гэж ойлгороо манайха. Танаа тархи чиний тархи дотор тэр чигтээ програм явж байгаа. Даалт ухамсар чинь эргэтэн системийг удирдах програмтай. Чиний уусан нэг одоо ийм нэг ус чинь ходоодороо яаж шингэх вэ? Бүх биеийн дээр чинь яаж тарах вэ? Энэ болгон чинь програмчлагдсан. Бүр AI шиг. Хүний бие мах бодийг бидний төсөөлснөөр биш тэрнээс гайхамшигтай бид нар бодож амжаагүй тийм гайхалтай бүхэл бүтэн оршихуй ертөнц. Одоо ингээд та нар нөхөн төлжилт явагддсан шүү дээ. Хүний эсийн хуваагдлууд чинь ямар гайхамшигтай гэж бодож байна. Би бүр оюутан байхдаа 2 дугаар курсын оюутан байхдаа багш нар хүртэл гайхдаг байсан. Энэ одоо ингээд эсийн хуваагдал болно шүү дээ. Ингээд эсийн хуваагдлууд чинь дотроо ямар олон молекулууд шүү дээ. Ерөөсөө нэг нэгэндээ ингээд өөрийнхөө л ажиллаа хийгээд идэх заяа. Тийм билээ. Нэг одоо богино рилүүд яваад идэх. Өөрийнхөө л ажил нэг нэгэндээ ингээд цохигдох, тайрагдах, алдаатай ингэж хуваагдах гэдэг зүйл байхгүй. Энд чинь дэс дараатаа замбраатаа хуваагддаг. Одоо яг өөрийнхөөрөө явдаг. Тэр болгон ч удирдлагатай ингээд програмчлагдсан даалт ухамсарын тэр чинь хийгээд байгаа зүйл байхгүй. Хэрвээ энийг би логик ухамсараараа ингээд бодлороо зохицуулна гэвэл би энэ амьдрч чадахгүй шүү дээ. Би амар их бодох хэрэгтэй болно. Тэгэхээр хүний амьдралыг хөнгөлсөн энэ даалт ухамсар гэдэг чинь заяа. Айгуу гайхамшигтай. Энэ болгон чинь маш нарийн гайхамшигтай зохион байгуулалттайгаар хүний бие чинь ингээд бүрдэж байгаа. Хэрвээ зохион байгуулалт байхгүйсэн бол юу? Миний бие мах мачиг гачин болно үсттэй тий. Одоо өвчнөж гарахууруудаа ч юм уу тий. Тэгэхээр энэ генийн төвшөнд тийм өдөрлөд идэх тийм механизм байдаг. Тэрнтэй төстөө чиний тархинд байгаа програмчлал зан төлөвийн програмчлалууд ч эднэр чинь хэрвээ сөрөг алдаатай байвал тийм л амьдралыг туулдаг. Тэгэхээр тэр програмчлал зас гэж байгаа шүү дээ. Би бол тэр програм энэ програм гэж яваад яриад иддэг тий. Би бас энэ нөгөө сургалтанд сууж байхдаа нэг юм анзаарсан л та. Надад тгийж санагддаг байхгүй юу? Хүмүүс ингээл энэ ямар бүтлгүй амт юм бэ? Энэ манай энэ яста бүтлгүй юу ч хийсэн дандаа бүтлгүүддэг гэж яриад байдаг шүү дээ. Би тэгтээ тэрийг одоо өмнө нь ингээл тэнийг ийм бүтлгүүл хүн байдаг юм байлгүй. Ер нь нэг тийм хүн байдаг юм байл гэж бодоодсэн. Гэхдээ одоо энэ сургалтанд суусны дараа бодоод тахад угаасаа бүтлгүй хүн гэж байхгүй байхгүй. Тэр хүний нэг юм л ийм алдаатай програм нь алдаатай болохоор тэр хүний хийсэн бүх юм нь ингээл бүтлгүй болж илрээлээд байх л дээ. Уг нь тэр хүний тэр нэг алдаатай юм засчвал тэр хүн хизээч тийм бүтлгүй байхгүй байхгүй. Тэр магадгүй гэр бүл дотроо нэг манайхан нэг хүнийг ингээл энэ ёстой бүтлгүй амт шүү гэдэг бүтлгүй дүрийг онооцсон байдаг шүү дээ. Хэрвээ тэгж яах юм бол бас битээ тэгээрээ. Угаасаа бүтлгүй хүн гэж бол байхгүй. Угаасаа архичин хүн гэж байхгүй. Төрхтөө бид нар чинь ихээс төрхтөл архиуж төрнө гэж бол байхгүй шүү дээ. Тэг архиугаад байна. Аль эсвэл ямар нэг юм донтоод байна уу? Тэ тоглоом дооглоо донтоод. Ерөөсөл чинь нэг сэтгэлд нэг юм болохгүй байгааг хэн илэрхийлэр шүү дээ. Тэгээ тэрнтэй ажиллах өчигдөрхөн нэг юу байсан. Эрдэмтэд нэг хүний одоо сэтгэл готролтой өвчнүүдэд зориулсан
ганцхан удаагийн тариагаар л тарьцдаг одоо тийм аз жаргалын дагуур ялгаруулдаг тийм шин тарилга бүтээж гинэ. За яг энийг сонсоход ингээл их л гоё сонсогч юм да. Гэхдээ надад бол энэ айгу жоохон амар санагдсан байхгүй яагаад тэгэхээр чи одоо хүн өөрөө нөгөө аз жаргалтай байх боломж байгаа штэ тий. Сэтгэл гутралд орсон хүмүүс байгаа. Гэхдээ тэр сэтгэл гутралаас гарах арга зам нь өөрөө дотроосоо эрэлхийлж гарах боломж байхад яагаад заавал тэрийг гадны биетийг шууд нэг удаагийн тариагаар шууд аз жаргалтай болгох гээд байна. Тэр өөрөө бас тэгээд сөрөг үр дагавар гэж юм байх шүү дээ. Аз жаргалын даавар ялгаруулна гэдэг чинь нөгөө даавар шүү дээ. Дааврын эмчлээ гэдэг утгаараа бас эргээгээд гарах сөрөг нөлөө амар хүчтэй. Одоо ер нь хүмүүсийн маань анзаараад байхад ялангуяа манай улсын иргэд айгүйх тийм тэрөөс им уугаал тариа тариулаал тий тусал хийлгээл дандаа нөгөө тиймэрхүү юм тийм өвчлөл айгүй их л байна л да аргагүй нийгэм. Гэтэ би болвол одоо энэ олон эмийн сан багсаасай. Хүн заавал им уугаа, заавал тариа тариулаал эмнэлэгт очрлох гээд байх бас буруу юм а. Хүн дотоодоос эдгэрэл түрээд эрүүл сарвал байх боломж. За яг уу яалчгүй гаднаас шалтгааллах хүчин зүйл гэж бол байна те. Утааны бохирдлоос, агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл гэж бол байна. За хүн унаж тусаж гэмтэж бэртэл авах. За үнэхээр яалчгүй тиймэрхүү өвчлүүд дээр бол одоо им тариа эмнэлэг байх нь зөв. Гэхдээ хүн өөрөө дархлаа сайтай, сэтгэл санаа сайтай, зан харилцаа эерэг байгаад эхлэх юм бол хүн тэр барагта өвддөг юм шиг надад санагддаг байхгүй. Тэр энэ дээр би психосоматик манай Монгол улсад өргөн дэлгэрээсээ тэгвэл энэ олон автик багсаасаа гэж би боддог. Яг бол им өөр амар бизнес шиг юусе талах шиг зарагдчихэдэг. Дэлгүүр дампуурчлагч манай Монголд одоо автик бол дампуурсан түүх байна уу? Автик бол улам л цэцгэлсэн бизнес болоод байна шүү дээ. Би бол тэгж хараад байгаа. Тий. Яг тэгвэл гэр бүлд энэ өвчтөө хүн байх чинь санхүүгийн хувьд бол асар хүнд байдаг. Тий. Сэтгэл зүйн байдал бүх талаараа их хэцүү байдаг байхгүй. Манайх ер нь би эмч нарын яриа хүмүүсийн яриаг ингээ хараал суугаад хахад ингэж ярьдаг. Санхүүгийн байдал, нийгмийн байдал. За тэгээд энэ өвчлөлүүд хүний сэтгэл зүйд нөлөөлдөг гэж ярьдаг байхгүй юу? Эсрэгээрээ яриад байдаг байхгүй юу? Би болохоор зүй болохоор өвчлөлт нөлөөлөд. Би болохоор эсрэгээр нь ярмаар байна. Тийм биш. Хүний сэтгэл зүй өөрөө хүний өвчлөлт нөлөөлдөг. Хүний сэтгэл санаа өөрөө санхүүд нөлөөлдөг. Хүний сэтгэл санаа өөрөө энэ нийгмийг бий болгодог. Манайхан би ингээд сонсоод тахад биш үү? Эмч нар, сэтгэл зүйч нар тувтан тэгж ойлголт өгöd байгаа байхгүй юу? Энэ нийгмийн байдал ийм болохоор энэ өвчтөө байгаа болохоор санхүү ийм доройтолтой болохоор хүний сэтгэл санаанд нөлөөлдөг гэж хэлж байна. Үгүй. Миний бодлоор сэтгэл санаа чинь нэг л биш болохоор ийм нийгмийг бүтээж байна. Ойлгох ёстой. Энэ логикийг бас хүмүүс бодоосоо. Сэтгэл санаа нэг л биш байгаа болохоор нэг л биш нийгмийг бид нар бүтээгээд байна. Дээрээсээ ахуулаад доороосоо бүх үе шат. Ийм алдаатай байна. Сэтгэл санаа нэг л биш болохоор бид нар өвдөд байгаа тэр хэрээрээ эмийн сан ихсэж байна. Сэтгэл санаа нэг л биш байгаа болохоор бидний харилцаа, нийгэм, эрүүл санхүү ийм гацалттай ч юм уу ингэж нөлөөлөд байна. Эсрэгээрээ байгаад байгааз яаж бодсон юм чи эсрэгээрээ байгаа. Хүмүүс эсрэгээрээ ярьдаг, би эсрэгээрээ ойлгохгүй. Үгүй шүү дээ. Тэгээд би юу н эмчнэр ярьж байхад би үгүй шүү дээ гэж дотроо бол энэ бол үгүй. Сэтгэл санаа ийм болохоор бид нар ийм нийгмийг бүтээж байна. Бид нар дутуугийн комплекстэй болохоор авилгал цэцгэлж байна. Энэ нь сэтгэл зүйн асуудалтай холбоотой. Бид нар сэтгэл зүйн байдал нэг л дутмаг учраас төвчрөл ингэж ихсэж байна. Яг үнэндээ. Нэг машин аваад гойж хангалаад бусдад өөрийгөө харуулад гэдэг ч юм уу. Төвчрөл байгаа болохоор унаатай байгаа шүү дээ гэж хүмүүс ингээл боддог. Гэхдээ энэ яг үнэндээ тухайн хүн дээр нь хүмүүс төр нь шүү дээ. Яг үнэндээ би энэ нэг бүр ингээд баталсан ч болно. Хэрвээ
миний энэ яг яриаг хүмүүс эсрүүцэж байгаа сэтгэл зүйч хэмжнэр бол миний өмнө ороод ирсэн ч болно. Би яаж бадлаж чадна энийг. Сэтгэл санаа амар амгалан зөв биш болохоор нийгэм юм байгаа. Хүмүүс ингэ нийгмийн байдлаасаа болоод сэтгэл зүй юм байна гэж ярьдаг. Сүрэн сэтгэл санаагаас үүсэлт. Тийм болохоор одоо ер нь бол юм болгоны ард ер нь сэтгэл зүй явдсан байна л гэж харагддаг болсон л да. Ер нь бол сэтгэл зүйгүй юм гэж бол аахгүй. Сэтгэл зүй гэдэг зөвхөн хүн өөрөө өөрийнхөө дотоод зүйл гэж л бодоод ах шиг байна л да. Юус эн чинь нийгмийн харилцаан дээр хүртэл илэрч байгаа. Одоо бидний худалдаа авалтын чадвар өнөөдөр та бүдэрийн харилцаан дээр ч гэсэн сэтгэл зүйн харилцаа явагдчихл байгаа. Миний энэ усыг сонгох болсон зүгээр нэг маркетинг биш. Маркетинг чинь хүртэл давхар сэтгэл зүйтэй холбогдол явж байгаа. Бүх зүйл дээр ер нь бол сэтгэл зүй явж байгаа. Сонгол өгөх ч гэсэн сэтгэл зүйн тоглолт хийж л байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө сэтгэл зүйн айгу өндөр чадамжтай, эрүүл сэтгэл зүйтэй байснаар эрүүл нийгэм, эрүүл эхлээд эрүүл бие, дараа нь эрүүл гэр бүл, тэгээ эрүүл нийгэм бий бүтдэг байхгүй юу? Эрүүл нийгэм бүтнэ. Тийм. Тэгэхээр хүний сэтгэл зүй өөрөө эрүүл болоод ирэхээрээ нийгэм эрүүлжнэ. Энэ дээр туслах зүйлийг би болвол одоо эрүүл бие, тэгээд миний эрүүл гэр бүл, эргээд эрүүл нийгэм бий болгоход туслах зүйл нь бол би дотоод гэрэл сургалтын юм болов уу гэж бодоод. Та дотоод гэрэл сургалт маань би тэрний мэдээлэл өгсөн шүү дээ. Мэдээллийг манай үзэгчдэд өгөөш. Дотоод гэрэл сургалтыг бас хүмүүс буруугаар ойлгож магадгүй. Хүн өөрөө өөртөө ажиллах арга техникийг заадаг. Тэрнээс биш таны тархин дотор хэн нэгэн ороод ажиллаад юм чинь ингэж түү те. Та энэ сургалтынхаа талаар манай үзэгчдэд хэлж өгч. Дотоод гэрэл сургалтанд болохоор арга техникүүд байдаг. Даалт хумсартай яаж холбогдох вэ? Хүмүүс ингэ даалт хумсар гэхэрээс холбогдох тухай ерөөсөө мэддэггүй, боддоггүй. Ботсон чинь нэг ичээд имитэр ингээл бясгалж юм би даалт хумсартай холбогдож ингээл нөгөө нүдэ анаалаа шашны талаас ингээ нүдэ анаал тэр чинь нэг гүний бүр гэгэрсэн хүний юм гэж ингээ төсөөлдөг заяа. Үгүй. Тэрийг чинь бүр гэгэргүй байсан ч та өөрийн даалт хумсрыг өдөртөх боломжтой. Нэг гэгэрлийн энэ нэг харь гаргийн юм ярьж ин гэж боддог. Хүлээж авахгүй, тархин хүлээж авахгүй. Тийм биш шүү. Энд чинь маш энгийн даалт хумсартай холбогдох техник нэг 5 минут хийх ажил. За энийг давтан хийгээд ирэхээр бүр илүү энэ даалт хумсрын ирж байгаа мэдээл юм байна. Энийг би өөрөө бодож байгаа юм байна. Миний ухамсар тухайных юм байна энэ даалт хумсар. Энийг ялгах чадварыг аяанд сураад авна. За тэгээд дараа нь яадаг вэ гэхээр даалт хумсраараа чи юуг буруу кодлцсон бэ? Энийг олё гэж илрүүлэх. За тэгээд илрүүлж сурсан бол энэ програм алдаатай програмыг чинь засъя гэдэг нэг техник. Ингэж явдаг 2 сарын 60 хоногийн сургалт ажлын 5 хоногт нь хичээлүүд орно. Хичээл орохдоо штэ. Гэл ном яриад одоо шашин яриад ингээл сэтгэл зүй яриад ингэхгүй. Энэ чинь практик сургалт учраас практикал хийн. За нэг 20 минутын бичлэгүүд байдаг. За ингээд дураагаад хийгээрэй. За надад ийм асуудал байна. Би ингэж хийж байгаа. Одоо чи хийгээрэй гэдэг. Дураагаад намайг хий гэдэг видео бичлэгүүд тэгээд аудио хичээлүүд за мэдээж даалт хумсрын төвшөнд нөлөөлөхөөр бясгаллууд байдаг. За тэгээд нөгөө эерэг үг бол өөрөө хүчтэй хүний даалт хумсарт эерэг программыг бичих чадвартай манифест affirmation гэдэг одоо ингээд одоогийн үед аягүй их яригдчих чинь эдгээр орно. За миний хамгийн одоо гол арга маань даалт хумсарт гүн орж алдаатай программыг засах техникийг л би тэр дотоод даалт хумсар дээр заана. Энэ техникийг болохоор юу болгон дээр ашиглах боломжтой. За тэгэхээр энэ сургалтын одоо нөгөө хүмүүс үзэж байгаа бол тэгээд яана би ингээд ажлын 5 өдөр ажилдаа ирдэг штеп. Тэгэхээр чи энэ сургалтнаас нь би ингээд ажлынхаа хажуугаар яаж сонсох юм бэ гэж бодож байгаа хүмүүс ч магадгүй. Тэгвэл энэ дээр тайлбарлаад өгч. Ер нь бол одоо халттай Telegram тэрэл явагдаж байгаа хичээл маань.
За тэрэн дээр альч цаг дээр ороод үзчихэж. Тий, тэрэн дээр чинь нэг 20 минутын 10 минутын аудио видео бичлэг нэг өдөрт орно. За та тэрийг чинь өдрийн айлч цагтаа хийж болно. Зүгээр л та бүх ажлаа амжуулчих өдөр оройн нэрэл орондоо орохдоо чихвчээ зүгээл намайг дагаал хийчих. Тэгэл маш амархан өдөрт 20 минут зарцуулаад та өөрийнхөө талд ухамсарын алаатай програмуудыг засах техникийг 2-3 давтаад хийгээл ер нь бол сурчдаг. Тэгэл энийг бол заавал миний тэр видео аудиог сонсож хийх шаардлагагүй. Хүн юм чинь ингээд сурах чадвартай шүү дээ. Тэгэл сураал дараа нь байнга өөртөө ажиллаад ингээл ийм үр дангаалаа ямар сони юм бэ гэж хүмүүс уулга алдаал явна. Манай ингээд нэг найз маань өөр ингээл сэтгэл зүйн янз бүрийн иймэрхүү сургалтууд авсан юм шиг коуч муучин тийм сургалтууд авчаад нэлээх мөнгө төлж авчаад тэрнийг үзээгүй сонсохгүй эсрээгээд дуусчихгнэ. Тэгээд дахиад нэг юм байх гэхээрээ одоо айгаад худалдаж авч чаддгүй гэнэ. Уг нь өөр дээрээ ажилламаар байна. Гэхдээ би өмнө нь ингээд мөнгө төлчөөд тэрнийг өөр дээрээ хэрэгжүүлэг байсан болохоор одоо ахиад тэхвэ гэдэг айдас байна гэдэг хүмүүс. За одоо энэ дотоод гэрэл сургалтын юу нэг онцлог байдаг 7 дахь хичээлээсээ 7 дахь хичээл хүртэл маш амархан техникүүд явж байгаа. 7-8 дахь хичээл дээр мэдлэг боловсролын блокод тайлах хичээл нь хамгийн түрүүнд энэ арга техникийг оруулцдаг. Яагаад гэвэл хүн чинь юм сурыг гэхээр айгаад үйлдэл хүмүүс үйлдэл хийдэггүй хойшлуулаад нэг л мэдгүй энийг яагаад ингэж байгаагаа ойлгохгүй. Энд чинь юу вэ гэхээр даалт ухамсарын чинь нөгөө 96% нь өөрийн чинь өдөртөд байгаа байдал байхгүй юу. Эсвэл нөгөө хичээлээ хий гэхээр л тэр хийж энийг хийж эсвэл нойр хөрөх юм уу залхуураад ч юм уу. За байж хаад хийгээл ингээ кино үзэх юм уу. Ингээд байвал эн чинь таныг барьж байгаа даалт ухамсарын төвшөнд өдөртөд байгаа алдаатай програм байна гэсэн үг. Боловсролын блок. Боловсролчин блоктоод байгаа. Тэрэн дээр чинь програмтай гэсэн үг. Тэгэхээр өвчний блок, зан суртахуун янз бүрийн блок байдаг хэрнээ давхар бас боловсролын блок. Мэдлэг боловсролын блок гэж байдаг. Тэр мэдлэг боловсролын блокоо би өөрийнхөө туршлагаар яаж тайлж ийснийг аудиогоор оруулсан. Тэрийгээ дагаад манайхан эхлээд мэдлэг боловсролын блокоо тайлчаад дараа нь хичээл хийхэд ерөнхийдөө амархан байдаг. Яагаад гэвэл тэр нэг хэцүү санагддаггүй байхгүй. Өмнө нь ингээ хэцүү санагдаад идэг гэсэн бол зүгээр л хийчдэг. Би бас нэрийн дотоод гэрэл сургалтыг бас багш нар аваасаа гэж би бас бодсон. Багш хүмүүс чинь өөрсдөө маш олон хүүхдтэй харьцаж байгаа шүү дээ. Энд чинь нөгөө Монголын ирээдүг сургууль хүмүүжүүлж байгаа гэдэг утгаараа тэгээ би бол өнөөдөр зөвхөн өөрийн гэр бүлийн гишүүнүүдийн тоо хийдвэдийн тэр хүмүүстэй л нөлөөлж чадах бол багш гэдэг хүн чинь нэг ангийн бүхэл бүтэн 40 50 60 сурагчтай харьцаж байгаа. Тэгээ нэг сургуулийн хэдэн зуун хүүхдэд. Тэгэхээр тэднэртэй харьцаж байгаа хүн чинь өөрөө бас айгүй гоё сэтгэл зүйн өндөр түвшинтэй байх юм бол бас энэ Монгол улсын ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт юм болов. Өөрөө асар ийм сөрөг тайптай тийм хүмүүс одоо түмний хүүхдэд хичээл заахта одоо янз бүрийн санамсаргүй байдлаар магадгүй тэр хүн санаатай биш байж болно тий хүний хүүхдэд юм заах гад хичээсэн дүр төрхөн байж болно. Тэгэхдээ тэрийг буруу арга илэрхийлснээс болоод хүүхдүүд бас боловсролын блокт бас их нөлөөтэй болов гэж харсан. Ер нь одоо ингээд цэцэрлэгтэй ч юм уу сургуультай ч юм уу хүүхдийн хэтэрхий нөгөө чи хичээлээ хийгээч мэгэж гэл дарамтлах чинь өөрөө энэ хичээлээсээ болоод би ингэж цагнуулт юм байна, зодуулт юм байна, өөрөөрөө байж болохгүй юм байна гэд үзэн ядаад эргээд энэ блоклогдчихдаг. Тэгэхээр хичээл намайг зодуулаад байна гэдэг ойлголт суугаад байгаа шүү дээ хүүхдүүдтэй. Үзэн ядаж эхэлдэг хичээл. Энэ чинь эргээд тухайн хүний даалт ухамсарт ингээ кодлогдоод эргээд сэтгэлийн хариу үйлдэлүүд нь юу вэ гэхээр хичээл хийхээсээ зүхтаасан. Ийм үйлдэлтэй болсон хүчинд яаж ч хичээл толгойд нь суудаггүй байхгүй юу? Тэгэхээр мэдлэг боловсролын блок гэж байдаг. За тэгээд бид нар ингээд хүүхдийг ингээд шүүмжилдэг, үүсгдэг ч юм уу, уур хүрдэг, өөрийн эрхөө ингээл цохолдаад ингээд идэг хүмүүс яг үнэндээ энэ сэтгэл хөдлөлүүд таныг удирдах байгаа. Тэгэхээр таныг удирдах байгаа энэ сэтгэл хөдлөлүүд чинь эргээд ийм үр дагаврыг өгж байгаа. Энд чинь юу вэ гэхээр таны даалт ухамсарт таны тархины лимбик системд байгаа сэтгэл хариу үйлдэлүүд л баггүй юу? Уруулна.
Тэгэхээр даалт хумсад одоо ингээ манай энэ практикаар нь штэ. Хамгийн гоё нь юу вэ гэхээр дунд тархины сэтгэл хөдлөлийн одоо ингээд автомат өгүүлдэгдээд хариу үйлдэлүүд байдаг шүү дээ. Хин нэг ингээд юм ярихад одоо ингээд өөрөө чинь яриаг сонсохгүй байх ч юм уу дахин хэлүүлэхэд ингээд огцом уурлал гараад ирдэг тий. Эсвэл ингээд өөрт итгэлгүй болоод явцдаг. Эсвэл ингээд төвшөөл эхэлдэг. Энэ хүчтэй мэдрэгддэг сэтгэлийн хариу үйлдэлүүд болохоор ерөөдөө засардаг. Яг энэ арга техникээр л засарч байгаа. Тэгээд дотоод гэрэл сургалтын дээр чинь ажлын 5 хоног хичээл нь орохоос гадна бүтэн сайн болгон би өөрөө бичлэн уулзаж болно. Эсвэл Zoom хичээл ч юм уу те митинг хичээл ч юм уу те. Тэр бүтэн сайнны уулзалт бол их гоё уулзалтууд юм билээ шүү дээ. Бас яг давхар нөгөө мэдлэг олгочдөг. Маш гоё уулзалтууд болдог. Тэгээд нөгөө анх ингээд явж эхэлж явах үеийн хүмүүсийн одоо зэрэг эхэлж байгаа хүмүүс нэгнийхээ одоо сэтгэл зүйн байдлыг бас нэг дүгнжиж байгаа штэ. Тэгээд ингээ 2 сарын дараа 3 сарын турш ингээд уулзалтаар ингээд явахаар хүмүүсийн ингээд юу нэгэд өөрчлөгдөд идэг царай нь гэрэлтэд идэм билээ. Хүний нөгөө сэтгэл санаа гэдэг зүйл чинь хэвийн төвшөнд очиод балансан дээр очичоор хүний царай одоо бүх зүйл ингээ гэрэлтэд идэг зан чанар нь хүртэл эерэг болоод нээлттэй маш гоё болоод идэг. Өмнө нөгөө юм асуултаа ингээд асуухтаа хүртэл эмээгээд идэх хүмүүс чинь дараа нь ингээд бүр уралдаж яриад бүр амар мэдлэгтэй болсон байдаг байхгүй. Тэгээ өөртөө нэг нэгэндээ айгүй гоё мэдлэгээ хуваалцаад хүмүүс илүү их олон өргөнөөр оролцдог их гоё уулзалт болдог. Тэгээ нөгөө хүлээгээд идэг тэг хүмүүс ям гаргийн уулзалтаа хизээ хийх вэ гэдэг. Тэгээ ер нь ям гаргийн уулзалтууд чинь одоо зав айгүй бага байгаа болохоор би зөвхөн сургалтанд сууж байгаа хүмүүстээр л уулзаад явж байгаа. Түүнээс нөгөө бас терапи авдаг хүмүүстээр уулзалтууд хийдэг байсан. Энэ бол сүүлийн үед ерөөсөө хийгдэхгүй байгаа. За танаас хүмүүс бас нөгөө хуваарай айгүйх юу авдаг штэ тий. Тэгээ хуваарай ганцаарчлсан уулзалт авдаг. Нэрээ надад нэг үйлчлүүлэгч маань ингэж хэлж ирсэн байхгүй юу? За. Би болохоор 350 мянгаар нэг удаагийн уулзалт хийдэг штэ. 2-3 цаг суудаг. Нэг тэр хүний одоо тэр сэтгэлийн хариу үйлдэлүүдийн засах, даалт хумсрын төвшөнд трансформац хийх ажлуудыг хийгээд өгдөг. Тэгээд нэг үйлчлүүлэгч төгшөлтөөсөө болоод нэг юмнаас гоцроод байгаа юм шиг ерөөсөө нөгөө зүгээр сууж чаддаггүй юм билээ. Тэр хүний төгшөлтөн дээр ажиллангуудаа тэр дор нь алга болцсон. Төгшүүр арилцсан. Маргааш нь дараа нь ч ер нь бол гайхаад 2 дахь уулзалтан дээр ирээд 2 дахь уулзалтан дээр надаа ингэж хэлж байгаа байхгүй юу? Таны энэ ямар хямдах юм бэ гэж хэлсэн. 350-ыг ямар энэ бол яг энэ үйлчлэгийг энэ дүндээ ингээ харьцуулахад 350 бол хажууд нь үнэхээр хямдхан байна. Тэр хүн тэгж хэлж ийсэн. Тэгмүүдээ би юу лээ гээл бас тийм ингээ бодож байгаа хгүй юу? Үгүй шүү дээ энэ чинь ингээ болж байгаа гэд миний хувьд энэ бол бүр амар болж байгаа. Гэтэл тэр хүн ч гэсэн анхандаа нөгөө мэдхгүй 350 төлчөөд ирээд орчоод үнэхээр энэ сэтгэлийн төгшөлтөнд байхгүй болонгууд өөр нь үр дүнтэй харьцуулах. Тийм. Энэ бол ямарваа нэгэн эмэн эмчилгээ 10 хоногор эмнэлгээр хөвтөж нөгөө төгшөх эмнэлтэй хүмүүс чинь 10 хоног сэтгцэн эмнэлгээр хөвтөж мэвтэд байдаг шүү дээ. Тэрэндээ харьцуулахад насаараа төгшөлтөд явах энэ байдал нь ингээ алга болонгууд тэрэндээ харьцуулахад хүүх энэ чинь ерөөсөө ингээ хямдхан байна гэж надад хэлжсэн байхгүй юу. Тэгмүүдээ би чинь нэрээ ч юм уу гэж боддог. Одоо нөгөө ярилцсан сэтгэл зүйчнэр чинь болохоор таны нэг асуудал чинь хэрэг гүн гүнзгий байна. Та хідэн ч удаа ирж болно гэхээр чинь одоо би нэг төгшөөд ингээд айгүй хэцүү байгаад байна гэл очоол юм гэсэн үг байхгүй. Тэгээ тэр чинь нөгөө хэдэн удаагийн уулзалт гэл нэг удаагийн уулзалт нь одоо хідэдээ 200 мянга гэлээ гэхэд би магадгүй тэрэн дээр 10 очлоо тэрнийг үржүүлээд үцгэд чинь 2 сая төгрөг болох юм уу тийм байхгүй. Гэтэл чинь нэг удаагийн уулзалтаар шууд нэг блок тайлагдана. Нэг алдаатай одоо таны нэг эмгэг магадгүй айдастай байх юм бол тэр засагдчихна гэдэг чинь үр дүнтэй харьцуулахад бол
хямд санагдaltaа. Тэр хүн бол айгүй зөв илэрхийлсэн. Тэр хүн надад тийм олон дахин имчилгээ авах уу, ганцхан удаагийн имчилгээгээр үр дүн гарах уу гэхэр чинь ганцхан удаагийн имчилгээгээр шууд үр дүн гарна. Харин тэр олон удаа яваад үр дүн гарах нь бас тодорхойг байгаа даа. Тэр одоо өөр газруудаар яваад ирсэн хүмүүс чинь тэгээд одоо надад ямар хүмүүс ирдэг вэ гэхээр одоо ингээд эхэндээ ерөөсөө ойлгохдаггүй хүмүүс нэг ирдэггүй маа. Надад болохоор үнэхээр сэтгэл зүйн асуудлаараа хідэн сэтгэл зүйчийг яваад үзсэн. Сэтгэл заслалч нар бас очсон, энэ тэнд маш олон сургалтанд суудсан. Ер нь бол нөгөө үзсэн тий. Арга болгоноор үзсэн. Ер нь бол нэлээд сэтгэл зүйн талаар мэдлэгтэй хүмүүс надад орж ирдэг. Тий. Ерөн сэтгэл зүйч нар ч гэсэн орж ирдэг. Ер нь нэлээд одоо мэдлэгтэй хүмүүс ирдэг байхгүй юу? Бүх аргаа үзчихлээ. Одоо энэ л нэг үлдсэн юм шиг байна гэдэг шиг. Энэ л чи арга байна. Тийм. За тэгэхээр өнөөдрийн ярилцлага маань бол далд ухамсарын талаар. За далд ухамсар маань өөрөө яаж ажилдیں۔ Далд ухамсар бидний амьдралд яаж нөлөөлдөг? Бидний амьдралын чанар, бидний сэтгэл зүй, бидний өвчин эмгэхэд яаж бас нөлөөлдөг талаар ер нь бол өмнөх подкастуудаар бол өвчин эмгийн талаар бас бид хоёр нэлээд ярилцж исэн. Тэгэхдээ энэ удаа түлхүү далд ухамсар гадуур бол айгүй нөгөө буруу төвшөнд яригадаад байгаа болохоор нь далд ухамсарыг яг энгийн түвшинд яг ямар юм бэ гэдгийг ойлгох үүднээс бид хоёрын ярилцлага болсон. За тэгтээ бид хоёрын ярилцлаганаас бас буруу ойлголт авахгүй. Бид нэр хэн нэгэн хүний шашин шүтлэг рүү бол халдаагүй. Гэхдээ шашин шүтлэгийн доор одоо тэрнийг хэн нэгэн хүн өөртөө ашигтайгаар одоо ажилтдаг хүмүүс бас байдаг. Тийм зүйлд битгий автаарай. Далд ухамсар бол тийм шашин шүтлэгийн хэмжээнд очиод мухар сүсэг болтлоо тэгэж явах зүйл бол биш юм байгаа шүү. Бид хоёрын ярьж байгаа далд ухамсар бол шинжлэх ухааны үндэстэйгээр ярьж байгаа учраас та бүхэн бас өөрсдийнхөө мэрэгэн оюун ухаандаа болгоон тунгааж үзээрэй. За өнөөдөр ярилцлаганд маань өргөдөн ирсэн Жайна амчтай маш их баярлалаа. За баярлалаа. Бас би сүүлд нэг юм нэмэт хэлчихье гэж бодож байна. Намайг ингээд хувь чадаар орж ирээд та ямар мэрэгчлээ сэтгэл зүй ч юм уу гэж ингээд боддог хүмүүс ингээд эргэлзэх нь бол аргагүй. Яагаад гэвэл сэтгэл зүйч нарын хаалганы татаж үзсэн хүмүүс ингээ асуугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр би бол сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд л суухгүй. Би зүгээр л таны орж ирэхээр амьдралд чинь ямар сөрөг тусгал байна? Тэрийг таны далд ухамсараас хамаарсан зүйл байна уу гэдгийг л илрүүлээд хэрвээ далд ухамсар чинь сөрөг сэтгэл зүйн байдал, сөрөг сэтгэл хөдлөл автоматчлагдсан бол эсвэл тийм сөрөг програмууд кодлогдсон бол тэрийг сүрээр нь засаж өгдөг ийм хүн байгаа. Миний чиглэл юу вэ гэхээр психосоматик гэдэг ангаа ухаан байдаг. Та бүхэн одоо Google-ээс ч хайгаад ямар шинжлэх ухаан бэ гэдгийг бас үзээрэй. Тэгэхээр намайг бас сэтгэл зүйч нартайгаа бити андуураасаа гэж хүсэж байна. Би хүний амьдралыг зааж зөвлөөд суудаггүй шүү. Би бол таны далд ухамсартаа л ажиллаж өгдөг хүн байгаа. За баярлалаа.